Эрхэм парламентын спикерүүд, улсын их хурлын гишүүд, олон улсын болон үндэсний парламентын албан хаагчдаа парламентын хөгжилд хөв нэмрээ оруулж буй эрхэм нөхдөө. Та бүхэнд олон улсын парламентын холбоо байгуулагдсны 136 жилийн ойн баяр, олон улсын парламентын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол улс 1962 онд олон улсын парламентын холбоонд гишүүн болж, дэлхийд дахин анх тайван хүмүүнлэг иргэний ардчсан нийгмийг зохицлоох сайн засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалахын төлөөх үзэл санаанд нэгдэн олон жил тууштай хамтран ажиллаж ирлээ. Энэ жил олон улсын парламентын өдрийг гендрийн тэгш байдал, үйлдэл үйлдэлээр уриатаагаар тэмдэглэх хүрээнд олон улсын парламентын холбооноос дэвшүүлсэн 10 үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд манлайлан оролцож, одоогийн амжилтаа баттган ахиулахын төлөө хичээх болно. Монгол улсын их хурл нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн механизм дэх оролцоогоо илүү идэвхжүүлж, парламентын гишүүдийн зүгээс үндэсний хэмжээнд гендрийн эргэтгэж байдлыг хангах, хүний эрхийн түгээмэл тунхаглал, эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцүүдийг мөрдөж хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. 2023 онд Монгол улсын үндсэн хууль, сонгуулийн хууль тогтоомжид гендрийн асуудлаар тогтолцооны өөрчлөлтийг амжилттай хийсний үр дүнд 2024 оны ээлжид сонгуулиар Монгол улсын их хурл сонгогдсон 126 гишүүний бүрэлдэхүүнд олон нам, олон бүлгүүдийн төлөөлөл багтаж, үүний 25.2% нь буюу 32 эмэгтэй гишүүнтэй болсон. Бид энэ амжилтаараа Аз төвдөө тэргүүн улсуудын нэг болж дэлхийн дунджид ойртон гендрийн зөрүүтэй байдлыг 2025 оны интгсээр өмнөх оноос 20 байраар ахиж 85-аас 65 дугаарт ирмэлэгдэн. Улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээр 11 байраар үргэлжлэснийг дурдахад таатай байна. Монгол улсын үе үеийн парламент эмэгтэйчүүдийн эрхийн хамгааллыг сайжруулахаас гадна өдгөө Монгол улс 100 гаруй олон улсын олон талт гэрээ конвенцэд нэгдэн орж багагүй үүрэг амлалт авчээ. Улс орны энх тайван байдал нь хүний эрх чөлөөг хангах үндэс суурь гэдэгт бид итгэдэг. Иймд парламентын энэ тэргүүний үүрэг нь улс орны энх тайван байдлын хадгалах гэдэгтээ бүгд санал нийлнэ гэж бодож байна. Монгол улсын их хурл хүний эрхийг дээдлсэн хүн төвтэй хууль эрхцэн орчныг бүрдүүлэх, 3 төгөлдрөчлийн бодлого санаачилж, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчсан нийгмийг зохицлуулан хөгжүүлж, хүн төвт бодлогыг эрхэмлэн, Монголын ард түмний засаглах эрхийг хангах алсын хараа бүхий стратеги баримтлан ажиллаж байна. Даяаршлын цаг үед нэгэндэн тохиолдсон аюул гамшиг, дайн зөрчилдөөн, халдлага, худалдааны хязгаарлалтууд нь далайн цаадах улсын иргэдийн амьдралч нөлөөлдөг болсон тул ардчлал, сайн засаглалын бэлэг тэмдэг болсон парламентууд манлайлал үзүүлж, энх тайван байдлыг дор бүрнээ хамтдаа бэхжүүлэхийг уриалж байна. Иймд энэхүү өдрийг тохиолдуулан олон улсын парламентын холбоо, парламентын спикерүүдтэй Монгол улсын их хурлын нэрийн өмнөөс дэлхийн энх тайван, эв нэгдэл, хүмүүнлэг байдлыг зохицлоохын төлөө хамтдаа хүчин чармаалт гаргахыг хичээнгүйлэн хүсье. Та бүхний энх тайван, ардчлал, хүний эрх, гендрийн тэгш байдлыг хангах их үйлсэд нь илүү их амжилт хүсье. Даян дэлхийн амар амгалан улс үндэстэн бүр эв найрамдалтай байх болтугай.